Эцсийн илтсүүлэг байнгаараар хийгдэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай нэмэлт төсөлд оруулах. За нийгэмд үүсэж байгаа ялангуяа явгнаар зорчих энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль гэж ерөнхий зарчмын зүгээр ойлгож дэмжиж байгаа. Бас хууль санаачлагч. Гэхдээ энэ саналуудыг бас ингээ хараад тахаар зарим нэг зүйлүүдийг бас тодруулах зайлшгүй шаардлага байна. Одоо ингээд ээж аав тодорхой үүрэг хүлээж байна. Хүүхдээ мопед, скутер унуулахгүй байх. За 18 насны хүрээгүй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцоод явах юм бол энэ ээж аавыг торгох юм байна. За эргээд ийм техникийн шийд хийгээгүй компанийг торгох юм байна. Ер нь бусдын зэмийг одоо халдааж хэрэглэх энэ зарчим байж болох уу? Энэ дэр чадах уу? Ээж аав одоо магадгүй одоо хоёр найз явж байгаад унаад явчих. Нэг нь 18 хүрсэн, нэг нь 17 таа байж байхдаа бие биендээ мопед түрээслээд ч юм уу өөрийнхөө 18 хүрсэн нөхөр нь аваад өгчий. Энэ дээр тэгээ ингээ явахаар одоо аав ээж нь хүлээх нь биш үү? Наа чи нөгөө зөрчлийн үйл болон ерөн Монгол Улсын үндсэн хууль заасан бусдад жижигч бай, багч бай, бусдад одоо зэм одоо шийтгэл халдааж хэрэглэж болохгүй гэсэн суурь зарчмыг зөрчиж байгаа юм уу? Энэ дээр нэг хариулт өгөөч. Нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаарт энэ скутер мопедтэй хүмүүс автомашины замаар явах хэрэгтэй. Автомашины зам дээр яг баруун талаараа шахаж явах юм байна гэж ойлгож байна. Энэ том машинууд буюу том тракуудын сохор бүсд орж ирж байгаа. Ингиж хууль батлаад улам бүр замын одоо осол аваарыг нэмэгдүүлэх энэ дундаа хүүхэд залуучууд тий амь нас эрүүл мэндээрээ эрсдэх нөхцөл байдлыг хууль баталж шийдэж өгöd байгаа юм шиг зү. Баруун талаараа шахаж явна автобуснууд нэгдүгээр игнэгээр явж байгаа. Яг одоо энэгээр ингээд бас дүрэн бариулаад янз бүр болоо явдаг. Би зүгээр боломжлын үднээс яаж байгаа шүү. Протоколд үлдэг. Энэ том машинуудын сохор бүсээр явуулах гэж штэ энэ одоо. Энэ одоо ер нь зөв. Хэдүүлээ нэг амар тийм зөв юм хийж гин гэж яагаад баахан ортой юм хийчихвэ дээ. За ингээд одоо баахан автобусны жолооч нар нь хэрэг төвөгт орох. Чадахгүй хүмүүс зам дээрээ гарч яагаад явах. Ийм зүйлүүд байх юм аа. За уг нь бол би шийдэл нь тодорхой энэ скутер мопедд тавигдах шаардлагуудаа тавиад орон нутг болон өөрсдийнхөө хэмжээгээр зохицуулж гисэн. Энэ хэсгээр мопедтэй явж болно, энэ хэсгээр түрээд явна, энэ хэсгээр зөвхөн замаар гэ тэмдэглэгээр шийдэх эрхүүдийг л тухайн аймаг нийслэлийн иргэдийн. За гүцэгээд асууч. Сайн зэрэг гişүний микрофоныг өгье гүцэгээд. Өгчүүл зүгээр исэн байхгүй. Одоо энэ хуулийн зохицуулт чинь аймагуудад бол томтчихлаа. Нэг аймагуудад ингээд сүртэй юм яваад байгаа юм байхгүй. Энэ Улаанбаатар хотын асуудлыг зохицуулах гэж нэг жагаад аймагуудад дагж мөртгөд хэцүү. Тэгээ шал хэрэггүй ийм зүйлүүдийг ингээд бий болгочихж байгаа. Тэгэхээр уг нь ийм зүйлүүдийг бас орон нутгийн нүгэн шийдээд явчих эрх мэдлийг өгчих хэрэгтэй байхгүй. Өгчих хэрэгтэй байхгүй. Тэгэд ийм зүйлүүд байна. 3 асуулт байна. Нэгдүгээр дээр ял зэм шийдэлийг халдааж хэрэгжилж болж байгаа юм уу? За мэрэгжлийн хүмүүс хариулаад гаж. Хоёрдугаарт энэ сохор бүсдээр явхаар улам мослаавар чинь ихсэх юм шүү. Бүр ноцтой болох юм шүү. За гуравдугаарт уг нь аймаг нийслэлийн иргэдийн хурлын хэмжээнд нь тодорхой энэ хуулиараа мопед болон скутерийн хурд байд юм уу? Тавигдах ерөнхий шаардлага, ямар хүмүүс жолоодох гэдэг юм уу? Ийм зүйлүүдийн тавиад яг энийгээ тодорхой тэмдэглэгээ. За ажлын хэсэг хариулах уу? За нэгдүгээр микрофон. За гишүүний асуусан асуултанд хариулъя. Эхний асуултын хувьд бол эрүүгийн хуулийн 1-3 дугаар зүйлд байдаг л да. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүг хариуцлах хүлээлгэн эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн хууль ёсны зарчим байна. Ажлын хэсгээс бол энэ зөрчилтэй холбоотой асуудал дээр ингэ шийдвэрлсэн байгаа. Тухайлбал одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,
замын хөдөлгөөний дүрм зааснаар одоо байгаа эрх зүйн зохицуултыг бол 10 наснд хүрээгүй хүнийг замын хөдөлгөөнд ганцаараа нь оролцуулахгүй байх эрх зүйн зохицуулттай байгаа. Үүндээ нийцүүлээд мөн одоо бас 16 наснд хүрээгүй хүүхдтэй холбоотой асуудлууд бол байгаа. Үүндээ нийцүүлээд ажлын хэсгээс л шийдвэрлсэн зохицуултууд, төслүүд, саналуд байгаа. Хуулийн хувьд бол эрүүгүй хуулинд бол энэ зарчим одоо хэвээр үйлчилж байгаа. За, Уянг гишүүн хариулъя. За, 3 асуултанд ерөнхийдөө товчхон хариулчихъя. За, нэгдүгээрт бол яг энэ нөгөө хариуцлага нөгөө замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эцэг эхийн үүрэг болоод орж ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг хуулиар тогтоосон үүрэг нь буюу эцэг эхийн өөрийнх нь үүрэг учраас тэр үүргээ тэр хариуцлага алдсны үр дүн нь зөрчлийн хуулийн дээр тусгагдаж орж ирж байгаамаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг энэ нөгөө нэг гим зэм нь өөрөө эцэг эхтэр байгаа буюу тэр зохицуулт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээр тусгагдчихж байгаа учраас зөрчлийн хуулийн дээр шууд одоо халдаан хэрэгжилж байна гэж үзэх нь хэр зохистойг бол мэдэхгүй байна. Ер нь бол эцэг их өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж байгаа гэж ойлгож байна. За, хоёрдугаарт болохоор автозамаар явна гэхээр мэдээж аюул ослол ихсэж байгаа. Гэхдээ одоо бид нар замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмлүү оруулж Гүйцээгээд хариулъя. Уянг гишүүн. За, яг тухайн хуулиар бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тусгайлан одоо нөхцлүүдийг зааж өгөх нь өөрөө нөгөө замын хөдөлгөөний дүрмийнхаа буюу одоо зарчмынхаа хуулийн техникийн хувьд зарчим алдагдаад байгаа учраас замын хөдөлгөөний дүрмийн дагуу шийдэхэр зохицуултыг зассан байгаа. Үүн дээр бол жишээлбэл замын хөдөлгөөний дүрмийн 25-ын 4 дээр юу гэж байгаа вэ гэхээр ундаг дугуйн зам буюу ундаг дугуйн игнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гартлын цахаар байрлан явж болно гэдэг ийм зохицуулттай. Нөгөө талаасаа яг энэ мопед дээр яг энэ заалт адилхан үйлчилж байгаа гэсэн үг. Тэгэхээр мопед буюу түүний төрөлд хамаарах цахилгаан скутер гэж орж ирж байгаа учраас ундаг дугуйг 14-өөс мопедийг 18-аас дээш насны хүн жолоодод замын хөдөлгөөнд оролцохдоо ундаг дугуйн зам буюу ундаг дугуйн игнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын цахаар За, Уянг гишүүн гүйцээгээд хариулъя. За, тэнгууд яг дүрмэн дээр 25-ын 5 дээр энэ дүрмийн 25-ын 4 заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал ундаг дугуй мопед нь хөвөөгөр эсвэл явган зорчигчдод саад учруулахгүйгээр одоо байвал зохино гэдэг. Хэрвээ явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно гэд. Яг энэ зохицуултыг замын хөдөлгөөний дүрмэнд маш нарийн зохицуулсан учраас энэ мопед түүнтэй адилдах буюу түүний төрөлд хамаарж байгаа цахилгаан скутерийн хөдөлгөөн энүүгээрээ зохицуулагдаад явна гэсэн үг. За, 3 дугаар асуултын хувьд болохоор анхнаасаа хууль санаачлагчийн хувьд сайн зориг гишүүн бас хууль санаачлагчаар байгаа тийм ээ. Энэ хуулиараа зохицуулсан зөв юм байна гэдэг байдлаар оруулж ирсэн. Тэгээ энэ утгаараа бол яг нөгөө орон нутагт эрх үүрэг өгнө гэхээсээ илүүтэйгээр хуулийн зохицуулт оруулж ирсэн бөгөөд харин орон нутаг буюу нийслэл аймгийн засаг даргатай гэрээ байгуулж байгаа. Тэр зохицуулт За, би өөрөө чи асуусан асуултаар тэр хоёр дахь асуултаар яг мэрэгжлийн хүмүүс хариулмаар байна. Тэгэхгүй энд гишүүд бол хариулж мэдэхгүй шүү дээ. Тэр харагдахгүй blind spot гэж яриад байгаа. Сохор бүс гэж яриад байгаа ш. 4-р микрофон тэр бол асуух ёстой асуулт байгаа даа. За, 4-р микрофон. Зам тээврийн яамны замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтийн их бол байна. Тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол нөгөө ганцхан хүнээс нь хамаардаг биш. Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол хүн тээврийн хэрэгсэл зам орчин гэсэн дөрвөн элементийн аюулгүй байдал нь зогцоо гэж үздэг. Тэгэхээр энэ ерөөсөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бол энэ инженерийн шийдэл гэдэг бол одоо 90% үргийг үүсгэдэг. Юуны эрх зүйн шийдэл бол нэг 15-аас 10% үргийг үүсгдэг гэж үздэг. Тэгэхээр энэ дээр бол сайн зэрэг гишүүний хэлдэг бол яг харахгүй үнэн л дээ. Юу тээврийн хэрэгсэл том аврын автобус
хөдөлгөөнд орцоход бол яхахгүй нөгөө ундаг дугуйтай хүмүүс, мопедтэй хүмүүс бол сохор бүсд орно. А энийг бол одоо яадаг вэ гэхээр гац шийдэл нь юу юм бэ гэхээр инженерийн шийдэл буюу тэр скутерийн зам дугуйн замын бол инженерийн шийдээр аль болохоор тусгаарлаж өгөх хэрэгтэй. А манай Монгол улсад бол 4-р микрофон гүйцээгээд өгье. Явган хүний зам, ундаг дугуйн замын өөрийнх нь стандарт бий. Тухайлбал ундаг дугуйн зам гэхлээр нэг ундаг дугуйн явах хөргөнийг бол 1 метр, а 2 ундаг дугуй зурж өнгөрөхөөр бол тэгэхээр аюулгүй байдлыг хангах хажуугийн зам нь бол 50 см, а захаар явах аюулгүй байдлыг хангах хажуугийн зам 25 см гэж тооцоод тэгээд 2 дугуй зурж өнгөрөхөөр бол хамгийн багадаа 2.5 м байх ёстой гэдэг энэ бүх хэмжээг тодорхойлчихсан юм зам бий. А юунд дан явган хүний эрчим нь бол одоо 300-аас дээш байх юм бол заавал ундаг дугуй явган хүний зам хоёрыг бол тусад нь шийдэж өгнө гэсэн ийм стандартууд нь бол бүгдээр нь байдаг. А харамсалтай нь бол энэ стандарт нь бол хэрэгжихгүй байж байгаа. А өнөөгийн одоо ашиглагдж байгаа ундаг дугуйн зам явган хүний 4-р микрофон гүйцээгээд өгье. өөрийнх нь инженерийн шийдэл бол одоо өнөөгийн стандартын шаардлага хангахгүй байх асуудал нь бол нэг 80-аас 90% нь бол шаардлага хангахгүй байна л гэж үзэж байгаа. Энийг шаардлага хангуулах заавал шаардлагатай. Ингэжээж аюулгүй байдал хангагдана. За, сайн зэрэг гишүүн микрофон өгье. За хотуудад бол энэ мопед скутерийн асуудал бол тулгамдсан. Тэгээ үн зохицуулах гэж орж ирж байгаа. Харин энэ зохицуулалт маань явж улам зам тээврийн осол, ялангуяа том машин, нэгдүгээр нэгээр автобус явна гэдэг бидний зориултын юм дээр бол улам нөхцөл байдлыг хөндрүүлэх юм байна гэж би зөв хувьдаа бодож байна. Тэгээ мэрэгжлийн хүмүүсийн ажилласан юм байлгүй те. Үр дагаврын тэгээд одоо тэг хинч хариуцахгүй хуулийн нэг юм зовлон байт юм л та. Ийм сонин юм хийжээ. За энийг зүгээр яг протокол үлдэг. Хоёрдугаарт одоо мопед унжаад хүн гэмтээчүүл ээж аав нь одоо хариуцах нь үтэй. Ер нь эн чинь бага насны хүүхдийг л замын хөдөлгөөнд ганцаарынгийн оролцуул ээж аав хариуцлага бол бусдууд нь бол байж байгаа шүү дээ. Энэ ингээд эрх зүүн зарим жадамжтай, бүрэн жадамжтай, хэсэгсэн жадамжтай гэдэг энэ үр дагавруудыг тооцож ялгаж салгаж энийг чи хийдэг болохоос биш хавтгаад навчаад 18 нас зүрх хүүхдийг ийм юм байж болохгүй. Энийг татаж аваад ажлын хэсэг дахиад ажиллуул яа гэм бэ? Ингэж ял зэмийг халдааж болохгүй. Гүйцээж асуух юм уу? Оюн гişгшүүн гүйцэгээ хариулах уу? За, Эрдэнэ болт гişүү. За, одоо ажлын хэсгээс харин би тийм учраас асуугаад байна шүү дээ. Тэгэхээр та хэд чи хоорондоо яриад тахлаар за юу Эрдэнэ болт гişүүний микрофоныг өгье.